Лайт мэдээллийн хэлбэр зочны цагаараа үргэлжилж байна. За өнөөдрийн зочноор хамтдаа инээмсэглэлийн аяныг зохион байгуулж байгаа үлцэн ишг маань оролцож байгаа. За сайн бацгаана уу та бүдэд энэ өдрийн мэнд хүргэе. За мэнд хүргэе. Хамтдаа инээмсэглэлийн урлагийн их наадам маань амжилттай болж өнгөрлөө. Тэгээд 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа гэсэн тийм ээ. Тэгээд анх ер нь анхын санааг яаж гаргав? Ер нь одоо яг энэ урлагийн наадам зохион байгуулснараа бас тусгай сургуулийн хүүхдүүд маань хэр үр өгөөж өгч байна. За хамтдаа инээмсэглэлийн аян маань ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаад 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За анх үүсгэн байгуулагч нь Ад Жаргал гээд эмэгтэй байдаг. 2 жил гарантай энэ үйл ажиллагаа маш тасралтгүй амжилттай зохион байгуулсан. Тийм мундаг бүсгүй байгаа. За үүсгэн байгуулагч маань энэ жил нэг Стамбул магистраар сурахаар эрдмийн мөрх өгөөд явсан байгаа. Тэгээд миний хувьд бол өнгөрсөн жилээс эхэлж яг хамтарч ажиллаж байгаа. Хамтаа инээмсэглэлийн аян дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ жил бол яг хариуцаж ажилласан байгаа. За хамтаа инээмсэглэлийн аян урлагийн наадмыг зохион байгуулснараа ямар үр дүн гарч ийн вэ гэхээр одоо тусгай сургуулийн сурагчид маань бас тодорхой хэмжээнд өөртөө итгэлтэй би ч гэсэн чаддсан байна, уралдаан тэмцээнд ордсон байна, юмыг сурдсан байна гэсэн итгэл үнэмшил маш ихээр төлөвшөж байгаа. Жил болгон энэ хүүхдүүдийн урлагийн наадамд орохын гэсэн хүсэл эрмэлзэлтэй болцсон байна. Зүгээр нэг тод жишээ гэх юм бол одоо авьяаслаг монголчууд наадамд ороод айгу амжилттай оролцсон Алтан сувд гэх модерн бүжгэлдэг охиныг та бүгд санаж байгаа ба. Алтан сувд бол одоо манай авьяаслаг хамтдаа инээмсэглэлийн наадмын өмнөх 2 жилийн шилдэг оролцогч 29-р сургуулийн сурагч байгаа. Энэ жил одоо соёл урлагийн сургуульд бүжигчний ангид ороод сурсан. Энэ мэтлэнгээр бидний бас зорилго жоохон ч гэсэн тус нэмэр байгаа байх л гэж бид найдаж байгаа. Танаа хүүхдүүдийг авьяастай юм аа. Яг мэдээнээс харж байхад бүр дотроос нэг юу хөдлөөд л шүү дээ. Ямар мундаг авьяастай юм бэ гэд. Тэгээ энэ авьяасыг хөгжүүлээд авч явж байгаа багш нар бас их чухал байна тийм ээ. Тэгэхээр яг энэ хүүхдүүдэд сургуулийн багш нар л ажиллаж байна уу? Эсвэл бас мэрэгжлийн багш нарыг бүр зорж авчраад хичээлүүлж байна яа гэм бэл? Мундаг авьяастаа тэр хүүхдүүдэд төрөлхийн ямар нэгэн чадвар байгаа. Хамгийн гол нь тэрийг хөгжүүлэх нь чухал юм байна л гэдгийг бид нар хараад байгаа юм. Тэгээд манай сургуулийн багш нар маш мундаг хүмүүс байдаг. Үнэхээр чин сэтгэлээсээ ажилдаг хүүхдүүдтэйгээ бараг эцэг эхээс нь илүү цаг хугацаа хүүхдүүдтэйгээ өнгөрөөдөг тэдний төлөө байж чаддаг багш нар байгаа. Зөвхөн багш нар маань л бэлдэж оролцуулж байгаа. Сургуулийн маань дуу хөгжмийн багш нар бэлдэж оруулж байгаа. Тэгээд энэ ч үүднээсээ бид нар бас энэ сургуулийнхаа багш нарыг дэмжих үүднээс өчигдөр 4 сургуулийнхаа багш нарт бас Монголын залуучуудын холбооны шилдэг залуу гэсэн шагнаж урамшуулсан байгаа. Тэднэрт маш их сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг. Ингийн сургууль багшлахаас илүүтэйгээр тийм хөгжлийн бэрхшээлтэй одоо хүүхдүүдтэй ажиллаж байна гэдэг чинь тэднэрээс маш их сэтгэл зүрх төвчээр шаардж байдаг. Тэгээд бас бид нэр багш нарынхаа нийгмийн талын асуудал дээр ч гэсэн одоо боломжоор сэтгэлээрээ дэмжиж л ажиллахыг хичээдэг байгаа. Хамтдаа инээмсэглэлийн урлагийн наадмын гран-при шагналыг ямар сургууль хүртсэн бэ? Тий, манайх шилжин авах цамтаа гран-при шагнал өгдөг байгаа. Өчигдрийн урлагийн наадмаас бол 63 дугаар сургууль гран-при шагналыг эзэн болсон байгаа. Би бас нөх хүүхдүүдтэй ярилцж байхад яг тэгжсэн л та. Би дуучин болно ингээл их хөөрхөн. Тэгээ би анх удаа яг ийм олон хүнтэй тайзан дээр гарч ийн гэх юм их хөөрхөн юм ярьжсэн л та. Тэгээд яг нэг тийм хүний сэтгэлд хүрсэн бүр ямар гоё юм бэ гэсэн тийм үзүүлбэрүүдийг бас нэрлэвэл яг ямар үзүүлбэрүүд байсан бэ? Тий. Хүүхдүүд бол айгүй хүсэл тэмүүлэлтэй ирдэг. Өчигдрийн хувьд бол манай шүүгчнэр одоо манай шүүгчээр хилч дэгийг цуусан ба хилч дэгийг одоо нүднээс нулимс асууруулж яасан бүжгийн төрөлд нэг номинац би одоо яг сургуулийн юуг санахгүй байна. Нэг охин айгүй мундаг байсан. За шагаан ахын сэтгэлийг хөдлөсөн нэг орон уншлахын төрөл гарсан. Бүр ингээд наадам дуусны дараа манай шүүгчийн нэрэмжээр шагнал өгье эдгээр хүүхдүүдэд үнэхээр сэтгэл хөдлөж чадлаа гэж хэлжсэн. Тийм онцгой номерууд орж ирдэг. Тэгэхээр бидний ярилцах цаг бага юм аа. Уг нь их гоё сэдвээр бид ярьж байгаа тийм ээ. Тэгээд энэ нийгэмд бас гэрэл гэгээтэй мэдээлэл хэрэгтэй гэдэгт бид итгэдэг. Тийм учраас бас бидний дотор сар зүйл байгаа ч гэсэн сайхан зүйлүүд явагдаж байна. Тэгээд энэ сайхан зүйлийг хөгөлж урам дэм өгж олон хүмүүс тусалж байгаа аяныг санаачлагч та бүхэнд баярлалаа. Сая таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За манай мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.